Оройн төргий 20 цаг 30 минут болсон байна. Сэнэг телевиз VIP ярилцлагын цаг эхлэхэд бэлэн боллоо. Бидний энэ удаагийн зочин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Наранбаяр ирсэн байна. За урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. Та бүхэнд баярлалаа. За маргааш Улаанбаатар хот 2022 оны төсвөө батлах гэж байна. За та сөрөг хүчний хувьд ер нь төсөв дээр ихээр ажиллав. Төсөв дээр дэмжих ажлууд юу байна? Бас төсвийн хөрөнгө оруулалтын тал дээр шүүмжлэлтэй асуудлууд байна уу? За төсөв энэ жил нэлээд бас нэмэгдэж орж ирж байгаа. За юуны хувьд бол дэмжих ажлууд зөндөө байна. Тийм ээ. Бас эн чинь төрийн албан ажиллаад боогоод ингээд аваад ирсэн. Улсын төсвийн дараа батлагддаг маш чухал төсөв. За энэ дээр ингээд харахад бол төгжрлийн эсрэг бас нэлээд дөрвтэй арга хэмжээ авахар тавигдсан байна гэж харсан. Шүүмжлэх хүч асуудлууд бол байна. Жишээлбэл төрийн албыг оновчтой цомхон болгоно гिचгээд 30 хороо нэмнэ. Тэр 30 хорооныхоо зардлыг зөвхөн нийслэлийн төсөв гэхэд 13 тэрбум төгрөг. Тэрийн дотор нь задаргаа гэж надад тайлбарлсан. 9 тэрбумын юм бол урсгал зардал гэдэг. Жил болгон явна гэсэн үг байхгүй? Жил болгон. За тэгээд түүний зэрэгцээ бас төсвийн эренбийн асуудлууд байна тий. Зарим нэгэн одоо онцгийн шаардлагагүй ажлуудад их төсөв тавьсан хэрнээ одоо хамгийн одоо хүний нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах тий. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгшүртээмжтэй орчин, ээлтэй орчныг бий болгоход бас тэгж сайн анхаараагүй. Ийм тал бас харагдаж байна. За тэгээд бас энэ төсвийг ингээ харахад нийтэд нь ингээ харж байхад гэр хорооллын тийм ээ тийшээгээ гэр хороол талтаа оруулах инженерийн дэд үтцийн тий ийм одоо барилга байгууламж өөрөөр хэлбэл одоо ус цахилгаан гэсэн юмнууд шүү дээ тийм ээ. Гэр хорооллын инженерийн дэд үтс рүүгээ бол зам гэсэн юмнууд дээр бол маш бага төсөв тавьсан. 21.5 тэрбум төгрөг л. Энэ бол гэр хороолол бол өнөөдөр бол нийслэлийн хүн амын 50% нь байгаа. Хамгийн их одоо хөрс ус агаарын бохирдолтой. Ингээд энэ дээр бохирдлыг шийдэхэд бол инженерийн дэд үтсээс өөр ямар ч одоо шийдэл байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр бол их бага ийм төсөв тавьсан нь бол анхаарал татчих л да. Таасаа хэлээлдэ хөрөнгө оруулалтаа эренблээгүй байна гэд. Улсын төсөвүүд сая шүүмжилт дагуулсан 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихад мөнгө зарцуулсан байх жишээтэй. Тэгэхээр нийслэлийн төсөв дээр ийм хөшөө дурсгал үр ашиггүй зардал нь ямар бүтээн байгуулалтууд байна? Ер нь хөрөнгө оруулалтын гол цөм нь хаана зарцуулагдахаар байна? Ер нь бол яг хөрөнгө оруулалтууд тэр төгжрлийг арилгах энэ рүү бол нэлээд чиглэсэн харагдаж байна лээ. Тэгээд LRT-г нэвтрүүлэх тэр Улаанбаатар хотыг тойрсон нэг 74 км зам байгаа. Энэ 74 км замын ажлыг эхлүүлэх гэдэг. Гэвчиг нөгөө талдаа бол ухаандаа урд нь байсан энэ туул уулын дагуух тийм ээ 70 эвдсэн байх жишээтэй. За энэ үерийн аюул бол яах вэ? Гамшигын аюул бол яах вэ? Энийг одоо хөдөлмөрийн үндэсний намаас сонгогдсон 3 төлөөлөгч үл энийг их ярьж байгаа. Туул уулын дагуу тийм ээ 70-гийн янзлах сэлбэх дахин одоо зураг төслийн 1966 оноос хойш ерөөсөө өндөгөө. Энийг бол одоо дахин боловсруулж хүчтгэх юм шаардлага байна гэж харж байгаа. Иймэрхүү зүйлүүд байна. Зүгээр энэ жишээлбэл энэ 30 хороод анхаалгана гэдэг чинь төрийн албыг бол оновчтой цомхон биш илүү анхааруулж. Тэгээ өнөөдөр бол Монгол улс ч өөрийгөө цахим үндэстэн гэж зарлцсан. Цахим хороо гэж зарлж байгаа. Тэгтэл бахим ийм одоо данхар ийм төрлийн ийм тогтолцоог бий болгож байгааг бид бас эсэргүүцээ тавлаа. Та бол одоо ингээд дотор нь ороод ажиллаж штэ. Тэгэхээр хороодын тоог нэмэгдүүлэх шаардлага ер нь байна гэж яг бодиттой тийм шаардлага бий юу? Жилд одоо 30 хороо байгуулахад 10 орчим тэрбум төгрөг зарцуулах нь 13 тэрбум тий. Тэгээ одоо энэ чинь ингэж зөвхөн Баянзүрх төрөхэд 80-аад мянган хүн иргэний үнэлгээс олж эхэлнэ, байрны одоо гэрчилгээгээс олж эхэлнэ тий. Жишээлбэл би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорон суудаг хүн 43 болох юм шиг байна. Бөөн чирэгдэл тийм ээ. Гэтэл ингээд бид нар ингээд гудамжаар яваад 250 хүнээс асуулга асуусан. Та хороондоо очиж үйлчлүүлсэн үү өнгөрсөн жил? Ихэнх нь үйлчлүүлээг байна. Жилдээ 1 юм 2 удаа очсон байна. Тэгээ хорооны засаг даргын хийдэг ажлыг харахаар тодорхойлт болгодог. Лавлгаа болгодог. Ийм л ажлыг хийж. Тэр 30 гаруй төрлийн байна л да. Тэрийг хийдэг. За хорооны засаг даргаыг дагаад нэг 15 яг үндсэн ажилтныг бий болж байгаа. Тийм ээ. Одоо 15 үндсэн ажилтдаг.
За тэгээд нэг 15 гэрээтэй ажилтан бий болж байгаа. За нэг 30 орчим хүн ингээд ажлын байртай болж байгаа. Энд тэгээд төрийн таавдны татврын мөнгөөр л энэ ч бий болж шээ. Тэр энийг эсэргүүцээд байгаа. Тэгээд яг одоо энэ цахим гэж үндэстэн гэж байгаа юм бол нэг цэгийн үйлчлэгнүүдийг нэмээч. Мөн одоо цахимаар ингэж цахим хороо гэдэг тэр аппликейшнээ бий болгоод энүүгээрээ улам одоо Монголиа дээр байгаа бүх үйлчлэгнүүдийг улам төгөлдржүүлээч. Өнөөдөр тэр хорооны засаг даргын олгодог ихэнх тэр үйлчлэгнүүд нь Монголиа дээр байгаа байхгүй. Гэх мэтийн зүйлүүд. Гэтэл төрийн үйлчлэгээ гэдгийг иргэд яаж хараад байна гэхээр өрхийн эмнэлэг, эмнэлгийн үйлчлэгээ, сургууль цэцэрлэг, боловсролын үйлчлэгээ, цагдаа, гал команд гэсэн энэ үйлчлэгээ, аюулгүй үйлчлэгээ. Гэтэл эдгээр нь бүгдээрээ нөгөө төрийн шууд босоо бүтцээр жишээлбэл өрхийн эмнэлгүүд бол нийслэлийн эрүүл мэндийн газарт харьяатай хагас одоо юу гэдэг менежментийн хөвчлөлт орсон ийм байгууллагууд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хороо биш, стандартын шаардлага хангасан өрхийн эмнэлэг хэрэгтэй. Хорооны нэг хажууд суган тавьчуулагдсан ийм өрхийн эмнэлэг биш ш. Чи өрхийн эмнэлэг чинь яг эмнэлгийн үйлчлэг үзүүлдэг учраас хорооны барилга биш, өөрийн өрхийн бие даасан ийм эмнэлгүүдээр ингэж үйлчилж явах нь иргэдэд илүү таатай, ээлтэй байхгүй. Тэгэхээр зэрэг 30 хороо байгуулж байгаа учраас энэ жил чирэл хороо сургууль цэцэрлэгийг биш хороо цагдаа өрхийн эмнэлгийн цогцлоор барилга гээд 8-ыг барина 8.8 тэрбум гээд тавьсан байгаа. Энийгээ шууд тэр хороо гэдгийг хасчихаа гэж бид хэлээд байгаа. Зүгээр л одоо тэр өрхийн эмнэлэг зориулсан ийм 8 барилга тийм ээ. Ингээд бол илүү иргэндээ ойр байхгүй. Энийг бид ярьж байгаа. Тэгээ ер нь бол яг энэ хороо гэж юу яг юу юм бэ? Ер нь зүгээр энэ бусад улс орнуудыг харахад ийм хороон дээр байдаг юм. Дүүрэг дээр л гол үйлчлэгээ нэг цэгээр авчдаг шүү дээ. Тэгээд хороо гэдэг бол засаг цагаан нутаг дэвсгэрийн нэгжийн үед байх боловч тэнд ихэнх үйлчлэгийн цахимаар ихэнх үйлчлэгээ нэг цэгийн үйлчлэгээр ингэ явчихдаг тийм ээ. Өнөөдөр нийслэл 6 нэг цэгийн үйлчлэгээ энийг улам нэмэгдүүлээд гэрийн ойролцоо нэг цэгийн үйлчлэгээнүүд түүц машинууд нь тийм ийм байж ивэл ерөөсөө тэр наад хорооны засаг даргач хэрэг байхгүй шүү дээ. Тэгж одоо нэг нам өөрийнхөө хөл гэж ярьдаг шүү дээ. Хөл бүтцээ бэхжүүлэх гээд байгаа юм уу? Юу гэсэн үг юм те. Тэгээд Баянгол Баян зүрх дүүрэг дээр боллож хувааж байгаа хэтэрч. Ийм маягийн хийж юм. Тэгээд жишээл Баян зүрх дүүрэг гэхэд 28 ороод байсан 15-ыг нэмж байгаа байхгүй. Ийм шаардлага бол байхгүй. 2022 оны төсөвдөр орлого талдаа иргэдийн халааснаас бүрдүүлэх татварын орлого нэмэгдсэн үү? Жишээлбэл гишнэн төгрөг орохоор байгаа вэ? Хот энэ дээр ер нь хэр дүгнэлт хийж байна? Ер нь нутгийн өөрийн удирдлагын зарчим гэж байдаг. Энтэй уялдаад одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татвар инээтрэ гэсэн татваруудыг бол хот дээр ингэж төвлөрүүлэх хэднэр тий. Дүүргүүд нь өөрөө одоо жишээлбэл тэрний 40% дүүрг өөр дээрээ захиран зарцуулах хэрэг авчиж байгаа. Энэ бол сайн үзэгдлийг харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нутгийн өөрийн удирдах байгууллага буюу одоо энэ Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээрээ энэ дүүрэг энэ нийслэл гэдэг энэ төр зөв төсвийн эрх нь нэмэгдэх тусмаа хүндээ илүү ойр үйлчлэгээ үзүүлж чадна гэж харж байна л да. Бүх асуудлыг засгийн газраас шууд ингэ шийддэг, дээрээс доош нь ингэ чиглэсэн юм бол хүний иргэнээс их хол хүнд сурталтай хөшин болдог. Тийм учраас энэ нутгийн өөрийн удирдлагын зарчим бол бэхжих зүйтэй. Энэ утгаараа бол би дэмжиж байгаа. За, улсын их хурлын гишүүд энэ 2022 оны төсөвдөр тус бүр 4 тэрбум төгрөгийн төсөв авсан гэж шүүмжил өрнөсөн. Та одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. Тэгэхээр энэ 22 оны төсөвдөр тойрогтой жишээлбэл нэг төлөөлөгч гишүүн төгрөгийн төсөв авдгийг ер нь тойрогтой мөнгө зарцуулах ажил хийх боломж байна уу? Гэхдээ албан ёсоор тийм байхгүй нөө. Орон нутгийн хөгжлийн сан гэж байдаг. Орон нутгийн хөгжлийн сан дээр иргэдээс санал асуулга гар утсаар нь биеэр тийм ингэж хүлээж аваад за тэгээд энэ саналыг нь гар утсаар өгсөн санал дээр нь үндэслээд за энэ манай энэ хороонд тийм ийм чиглэлийн ажил нэг номерт байна гэдэг. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангаас тэр ажлыг нь санхүүжүүлдэг ийм ажил бол байдаг. Энэ төсөв бол энэ жил бас нэлээд буугаад орж ирж байна. 250 сая байсан баха. Тий. 200 сая байна уу 250. Тий 200 сая орчим байсан. Тэгэхээр тэр төсвөрт тойрогтой ажил хийгээд хөрөнгө оруулалтын зардал болж чадчих нь хүндрэлтэй байна уу? Ер нь бол хүндрэлтэй шүү дээ. Энэ чинь юу ч хийж чадахгүй. Гэхдээ яг хуу нодлон бол бид нэр бас энэ ажлаадыг бол нэлээд амжилттай зөвхөн байгуулж чадсан гэж бодож байна. Хэд хэдэн гараашийг болгуулж одоо юу гэдэг Баян зүрх дүүргийн 25 дахь хорооч нэ хэцүү шүү дээ. 25, 26 миний сонгогдсон зорилго 6, 15, 18 гэсэн энэ дээр бол тогтчлтын ажлуудыг хийлгэсэн. Тэгээд дүүрэгт нь бол тэр чигт нь одоо нөгөө нэг энэ төсвийг нь бол шилжүүлээд
Тэгээд дүүргээс нь тендерийн зарлаа тэгээд ингээд яг албан ёсныханд ингээд хуулийн дагуу явсан л та. Маш их хүнд сурталтай. Маш их удаан хөшинг. За зураг төсөл бол дутуу байсан гэдгийг л хүлээн зөвшөөрнө. Гэхдээ ажиллаж байгаа байдал нь энэ зуны хугацаанд зөвхөн бид нэр 3 удаа очиж уулзсан шүү дээ. Дүүргийн засаг даргатай нь уулзлаа зуны хугацаанд. Энийгээ хордлуулаач. Тэгэхэд л одоо нэг юм зарим нь бол нэг анхны цастаа уралдаж нэг тогтчлолтод дуусж байна. Цас орсноос хойш тэн дээр ивэгээд бас нэг нэлээд дулаан өдрөөр үргэлжлээ. Тэн дээр нэг тогтчлолт нь 90% явлаа. Ийм маягаар явж байгаа хөөх. Тэгэхээр энэ төлөвлөлтийн хэсэг дээр бол нэлээд анхаарахгүй бол болохгүй юм байна гэж бодож байна. Зүгээр дээр нэмээд бас нэг цавчаа хийдэг ийм муухай юм байна. Зүгээр энэ нотлогдоогүй ч гэсэндээ зүгээр ингээд сонсож байгаа тэр аж ахуйн бид нар танихгүй шүү дээ тэр аж ахуйн гэж юм. Тэгээ ингээд сонсож байхад бол одоо яагаад энэ тендер удаад байна? Яагаад энэ ихэр цаагуур нөгөө ярьдаг цавчаан тохироогүй учраас гэсэн юм сонсогдсон. Гэтэ энэ ямар нэгэн тийм баталгаагүй яриа учраас энийг бол бид аудитэд хандаад үнэлгээ хийлгээд яагаад одоо энэ төсвийн ийм маягаар хандах ёстой гэж бодож байна. За 2022 онд бол засгийн газар ч анхаарч байна. Анх удаа нийслэл Улаанбаатар хотод төгжрлийг бууруулаа гэж 420 тэрбум төгрөгийг нэг жилд төсөөлөж өгч байна. За тэгэхээр та хотын даргын төгжрлийг бууруулах 9 бодлогыг чагсаалтыг харсан баг тийм. Тэгэхээр энэтэй танилцсан уу? Ер нь төгжрөл буурна гэж харж байна уу? Төгжрлийг бууруулах бодлогыг нь юу гэж харж байна? Ер нь бол ерөнхий хандлага зөв. Гэхдээ шүүмжлэхүйс юмнууд байгаа юм. Жишээлбэл одоо төгжрлийг бууруулахад тэзүү зураг төсөл тэгээд зөвлөх үйлчлэгээ гэж. Зөвлөх үйлчлэгээ гэсэн үг шүү дээ. Эдгээр чинь бүгд нийлээл зөвлөх үйлчлэгээ. Энэ дээрээ нэг 11 тэрбум тавьсан байгаа юм. Шууд тий. Тэгээ энэ жил нэг 4-5 тэрбумыг хэрэглэнэ гэдэг ингээд. Гэх мэтийн одоо энэ чинь бол ингээд тухайн төсөл дээрээ тэзүүгээ юмаа боловсруулаад явна гэжтэй. Тийм эцтэй. Ингэж одоо ийм төсвийг бас ингэж өрн таран хийх гэсэн боломжлол бай. Нөгөө талдаа одоо энэ бас энэ хөрөнгө оруулалтыг татах сая өчигдөр Улаанбаатар хотын хөгжлийн хандлага гэх нэг том форум зохион байгуулж байна. Ороод харахад 10 их найт төгрөг хэрэгтэй л гэж. Чи одоо ингээд өнөөдрийн нийслэлийн төсвчин дээр 420 тэрбумтай нийлээд 1.6 тэрбум 1.6 их найт байгаа байхгүй юу? 1.6 их найт. Энээс бараг 10 дахин их ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энийг төсвийн гадуур хэрэгжүүлэх юм уу гэж нэг ийм X асуулт бивчиж байгаа. Тэгэхээр өөрийнх нь одоо ингээд төсвийн ийм 1.6 найт их найт. Гэтэл нөгөө талдаа ингээд 10-аад их найдын ийм том одоо хөрөнгө хөдөлгөнэ гэж төсвийг бүрэн одоо юу гэдгийг төгжрлийг бууруулах иргэдийн таатай орчин бүрдүүлэхийн тулд Улаанбаатар хот тийм их хэмжээний хөрөнгө оруулалт. Барьцааны юу бах юм? Бонд гаргалаа гэхэд барьцааны юу бах? Эзээ буцаач өгөх юм. Энэ чинь хугацаатай зээл гэсэн үг. Энэ юмнууд эдийн засгийн механизм нь бол тодорхой бус байна. Хоёрт бол жишээлбэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1.6 их найт гэсэн юм өчүүг нь одоо тэр 10 их найттай харьцуулахад тийм юм байгаад байдаг. Төсвөөс гадуур ийм их хэмжээний мөнгө үрдэх юм бол хяналтгүй явуулах. Хяналтгүй энэ их мөнгө зарцуулагдах тийм ээ. Ийм бас айц байна гэж харж байна. Ийм бас аюул байна. Энийг бол хэлж ил байх хэрэгтэй. Та мэдж байгаа шүү. Одоо энэ JICA байгууллагаас зөвлөгөө өгөөд хөгжлийн банк байгуулжсэн. Тийм ээ, хөгжлийн банк. Уг санаа нэг зөв. Төсвөөс гадуур одоо хонд иргэдийн хадгаламжтойгоо мөнгийг ингээд аваад хөгжлийн банкнд оруулаад эргүүлээд тэгээд найдвартай одоо төслүүд рүү хөрөнгө оруулаад эргүүл татаад ингээд явдаг. Японы шуудангийн банкны жишээлтэй юм. Тэрнгээр хөгжлийн банк гэж байгуулсан. Асар их мөнгийг тэгэл ингээд том төслүүд гэжсэн зөвлөлтөө 888 гэдэг нэг 888 гэсэн тоороо ороо явуулсан. 999 ч үлээ. 999. 999 гээд тэгээ юу ч биш болсон шүү дээ. Чанаргүй зээл маш ихтэй улс төрчд өөрсдөө орцсон. Тэгэхээр зэрэг ямар нэг зүйлийг ингэж хяналтгүй иргэдийн дуу хоолойсон төлөөлөгчид гишүүдийн те ийм одоо хяналтгүйгээр зарцуулахад ямар их аюул дагуулдгийг харуулсан учраас энэ дээр бас бид нар бас хяналттай байх хэрэгтэй гэж бодож байна. Төр хувийн хвшлийн түншлэг гэдэг бол сайн зүйл. Зөв хэрэгжүүл. Энийг зөв хэрэгжүүл те. Та сая 10 их найдгээд хөндөгшиг боллоо. Хотын дарга сумын газар бол Монгол улсын одоо нийслэл Улаанбаатар хот 10 их найд шаардлагатай үүндээ бонд босгоё гэд. Ер нь дэлхийн хотууд бонд босгож одоо бүтээн байгуулалт хийдэг, хөрөнгө оруулалт хийдэг ийм жишээ байдгүй. Ер нь бол орон нутгийн энэ бондын асуудал бол ер нь орон нутагт бол хийхэн эрх мэдлийг олгосон байдаг л да. Тэгээд тэр одоо засгийн газрын одоо бондын тухай хууль гэдэг юм үнэт цаасны хадлахаа тухай хуулиараа тэр чинь хэдийгээр энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тэр үг нь орцсон байгаа ч гэсэн тийм ээ. Энд чинь яг тэр салбарынхаа яг тэр төрөлдсөн хуулиараа явна. Тэн дээр бол зөндөө олон нөхцлүүд байна.
нөхцлүүд байна. Тэрийг давах хэмжээнд тэгвэл одоо нийслэл тэрийг хизээ буцааж өгөх юм. Энд татвар төлөгчдийн дараагийн цугласан мөнгнөөс өгөх хэрэгтэй болно шүү дээ. Ийм хариуцлага яригдах учраас их боломжтой байх хэрэгтэй. Боломжтой. Бид их няхуур хандах хэрэгтэй гэж бодож их мэрэгжлийн байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөрөө тийм их гэд 10 их 80 гэсэн ийм тоо бол өчигдөр яригдчихсэн. Тийм. Төгжрлийг бууруулахад гэр хорооллын дундуур хурдны зам тавина гэдэг иргэд бас хүлээ авахгүй итгэхгүй байх шиг байна л да. Өмнөх хотын дараа нар төгжрлийг бууруулна, дүүжин тээвэр гэдэл олон төслүүд ингээд яригадаад биелээ олж чадаагүй. Тэгэхээр энэ удаа хэрэгжүүлэх төгжрлийг бууруулах төр томоохон бодлогын ажлуудыг нь та хэрэгжинэ гэж харж байна уу? За жишээ агарын тэр дүүжин тээвэр бол одоо ашиглалтын өмнөх захиргаан лавл 1 тэрбум төгрөг. Аль хэдийн хэрэгэлсэн байна. Энэ жил 498 сая, нодлон жил 430 сая байсан байгаа чи ашиглалтын өмнөх захиргаа гээл цалинжаад явдаг хэд өмнө гэж байж байна. Гэтэл энэ хэрэгжиг. Тэгээд газар чөлөөлөх ажил нь ч эхлэв. Нэг ийм байдалтай байна. Франц улсын засгийн газартай уусан засгийн газар хоорондын асуудал гэж ярьж байгаа. Нөгөө талдаа жишээлбэл тэр хурдны зам инээ тэр Улаанбаатар хотыг тойрсон 74 км нэг ийм зам байгаад байгаа. Төгжрлийг бууруулахад хэрэгтэй. За тэрний нэг хэсгийг хэлж байгаа. Зүгээр ер нь бид зам тавих, хурдны зам тавихад тэр нэг анхаарах зүйл. Энэ чинь нэг баг голтой адилхан юм байна. Хэрвээ тэрнгээр их хурдтай явдаг зам ингээд тавьчих юм бол тэнд байсан оршин суугчдын бүлэг гэдэг юм хоёр багч тийм ээ. Зам гэдэг чинь бол ингээд их хоорондоо ойр байсан хүмүүсийг чинь ингээд тусгаарлаа хийчих шин. Одоо ингээд та ингээд хөдөө ингээд явж харж байгаа шүү дээ. Одоо ингээд зам явсан хоёр талтаа бол ерөөсөө тэгээд хоёр өөр амьдрал харагдж идэг тийм ээ. Тэгэхээр ийм байгаа учраас энийг их нарийн тооцох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Та сая нэг ийм мэдээлэл өгсөн байсан. Монгол улсын бүх найрамдагчид ард улсаас авсан зээлээ төлж чадахгүй байх эрсдэлтэй 8 орны жагсаалтанд орсон байна гэд. Тэгээ энэ зээлээ төлж чадахгүй бол ямар эрсдэл үүсэх вэ? Тэгээ энэ сая 11-р сарын 21-ний өдөр Японы NHK телевизийн дотооддоо хийсэн нэвтрүүлэгт яригдсан зүйл үлээ л дээ. NHK Special гэдэг нэвтрүүлэгт яг энэ нэг зам нэг бүсгээ те манайхан бүс зам гэж байна үү те. Ийм одоо бодлогын хүрээнд хятадууд ер нь энэ тэр замын ингээд дагуу байгаа нэг 68 улс үе тийм ээ. За энийг нь тухайлан судалсан глобал хөгжлийн сан гэж ийм одоо төрийн бас байгууллага think tank буюу судалгааны нэг байгууллага Америкийн тэрний Scott Morris гэж судлаач тухайлт судлаад за тэн дээр юу гэсэн бэ гэхээр зэрэг энэ замдгоод нэг 68 улс байна. За үүнээс нэг 23 улс нь бол Хятадаас зээл аваад одоо буцаах дээрээ тулахад бол хүндрэлтэй болох 23 улс байна. Энэ 23 улс дотор 8 нь бүр онцгой анхаарахгүй бол буцаан төлөх одоо чадваргүй байх болох магадлал маш өндөр 8 улс. Тэгээ нэрлсэн байна л да. Тэрэн дотор нэг улаанаар ингээд зурцсан зургийг би тавьчихъя. 8 улс орсон нэг нь Монгол улс. Тэгээд тэр давууд одоо тэр хөгжлийн зээлүүд нь яадаг вэ гэхээр энэ хятадууд бол маш хатуу гэрээ байгуулдаг. Хэрвээ гэрээг зөрчсөн ямар нэгэн юм гарах юм бол тэр нь даруй гэрээг цуцалж мөнгөө буцааж өгөхийг шаардна гэдэг. За тэгээд ингээд яасан. Тэгээд ер нь бол энэ зам давууд ингээд зээл авсан улс орнууд зээлээ буцаад төлөөгүйгээс болоод олон зүйл юу хятадд өгч штэ. Жишээл Тажикстаныг уулаа алдсан. Нэлээд хэдэн жилийн өмнө тийм ээ. Тэр шин цэрэг орсон. Мэдээж тэр нь бол хөлийн маргаантай л уул байсан юм байл л дээ. Гэхдээ хоёр тал шийдэг байсан. Тэгээд одоо хятадын уул болсон. За тэгээд зарим нэгэн улс бол онгоцны буудлаа сая алдчихэ. Тийм ээ. За зарим нэгэн улс бол одоо ингээд хятадын одоо хайрмын арын хангалтын юм болох ч юм уу те. Ийм байдлаар өөрөө эргүүлж авч эхэлж байна л да. Тэгэхээр энэ бол өөрөө бас нэг аюул шүү гэдгийг судлаачд хэлээд байгаа. Манайх бол одоо жишээлбэл Дэлхийн банк эднэрийн жилийн өмнө гаргасан анхааруулга дээрх дотоодын нийт итгэлтийнхаа 50% таа тэнцэх ийм зээлтэй болсон байх шүү. Нэг улсаас хамаарсан зээл нь те. Нэг улсаас зөвхөн Хятадаас гэх. Ийм анхааруулга бол өчил байсан юм билээ. Тэгэхээр зэрэг энэ бол бас аюулын харангалтай. Тэгэхээр одоо энэ дээр хөршийн бодлого чухал байна. Орос Хятад руу хандсан. За энэ дээр бол одоо улмал манай экспортын зах зээл Хятадд улмал ойртсон Хятадаас хамаарсан байдалтай болж байна. Импорт нь ч тийм те. Тэр энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээний томоохон асуудал байна л гэж бодож байгаа. Монгол улс чинь яг энэ бензин тос те энэ эрчим хүч тал дээр Оросын одоо
их тийм хараанд ордог. Тэгээд нөгөө түрүүнд ярьсан экспорт импорт гадаад худалдаа хэрэг хятадталтай ингээд үнэхээр хэцүү газар л та. Яг геополитикийн хувьд. Гэхдээ энэ дээр жишээлбэл тэр бензин нийлүүлэлт гинт зогссон тийм ээ. Ингээл энэ Орос руу хандсан манай гадаад бодлого буруу явж байгаа энэ жишээл байхгүй. Одоо ингээд хятад хилээ хааж энд бас манай энэ дипломат алба бол тийм сайн ажиллаж чадахгүй байх гэж харж. Тэнд ер нь ямар хүмүүсийг элчин сайд дээр суулгаад байгаа юм бэ? Ер нь яг мэргэжлийн дипломатууд мөн үү? Одоо зангарахтай ер нь геополитик энэ тал руу нэлээд юм уншсан, дээр нь нэмээд ийм туршлагатай ийм дипломатууд зүгээр цэргийн генералуудаа тий цэргийн хүмүүс юм. Чинь асар их ялгаатай шүү дээ. Тэгэхээр ийшээ энэ хоёр хөршийн бодлогод энэ рүү ингээд томилогдох элчин сайд эдгээр их нарийн ботож тийм ээ зөвхөн хэл биш. Тэрнээс гадна туршлага мөн одоо цаашаа хэл хамаа олцохын чадвар тийм ээ. Та сайн дипломатууд очсон бол хэл хаагдаж байгаа мөн Монгол улсад нөгөө шатгууны хомсдол эдгээр асуудал дээр мэргэжлийн ажиллаж чадахгүйсэн гэж хараад байна уу? Тэгж байна тий. Мэдээж зайлшгүй гарсан юмнууд байгаа л да. Гэхдээ энэ дээр дипломат алба хамгийн түрүүнд тэрний тул байж байгаа шүү дээ. Энэ мэдээллийг бол төрүүлж өгч явах хэрэгтэй. Дээр нь нэмээд тэд бол аль болохоор энийг ийм үүсэхгүй талаас нь ажиллаж явах хэрэгтэй. Таг гадаад харилцааны яамны мэдээллийн тэр их хоцорч шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо манай дипломат алба юу вэ даа л гэж харж байна. За нэвтрүүлгийн цаг дууссан байна. Урлаг хүлээн авч ирж ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. За. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Энэ удаагийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй урлагийн төлөөлөгч Наран Баяр оролцлоо.